Америк Ираны дайн эхлэмэгт Саддам Хусейн оргон зүгтэх ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Түүний ойр дотны хүмүүсийн уралдаас болж тэрээр Америкийн нэгдсэн улсын цэргийнхэнд баригдаж 3 жилийн турш шоронд хоригдож эцэстэн цаазаар авах ял сонссон. Түүнийг цаазаасны дараа шоронд өнгөрүүлсэн амьдралын зарим нэг зүйлс аажмаар олон нийтийн дунд ил болж эхэлсэн. Хэдийгээр Америк Саддамд сайн хандна гэж байхгүй ч хүмүүнлэгийн зарчмын үүднээс түүнийг улсын удирдагч байсны хувьд зарим нэг үндсэн эрхүүдийг нь зөрчиж болохгүй байлаа. 2003 оны 3 дугаар сард Америкийн нэгдсэн улсын цэргийн хүчин Багдадыг эзлэх үед Иракийн дарангуйлагч Саддам Хусейн гэр бүлийн хамт хотоос зугтсан бөгөөд түүнийг илрүүлэхийн тулд түүхэн дэх хамгийн том ерөн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн байдаг. Үүний үр дүнд 2003 оны 12 дугаар сарын 13-нд Америкийн нэгдсэн улсын цэргүүд хуучин дарангуйлагчийг өөрийнх нь төрлөх хот болох Иракийн Тикритийн захаас нэгч буун дуу гаргалгүйгээр барьж авсан. Өнөө хүртэл Иракийн тухай ярихад хүмүүсийн сэтгэлд хамгийн түрүүнд буудаг зүйл бол Саддам Хусейн. Тэр Иракийн 5 дахь ерөнхийлөгч байсан бөгөөд барууны орнуудын эрх мэдэлд байсан газрын тосны эрхийг эргүүлэн авч Иракийн удирдагч болсон. Гэвч түүний дотоод хүсэл шунал нийлэн дайн дэгдээсэн нь Ирак улсыг богино хугацааны мандалд хүргэсэн ч амархан доройтол руу түлхсэн байдаг. Арабын ертөнцид Америктэй тэмцэгчийн хувьд Саддам Америкийн нэгдсэн улсын цэргийнхэнд аль хэдийн дайсан нь болоод байв. Эцэст нь Америкийн нэгдсэн улс Ирак руу довтолж тус улсын засаг захиргааг бүрэн унгаж үе олноор нь устгах зэвсэг хадгалж байна хэмээн Саддамыг баривчлав. Ингэснээр Иракийн удирдагч Саддамын хувь заяа эрс өөрчлөгдөж тэрээр хоригдол болж хувирсан. Харин 2005 онд Британий алдартай сонин болох Сан Саддамын шоронгийн амьдралыг харуулсан бодит зургуудыг нийтэлсэн нь Саддамын нэрийг дахин олон нийтийн анхаарлын төвд авчирв. Хэвлэлд гарсан нэгэн гэрэл зурагт дарангуйлагч богино өмдтэй хэмээн гарч гэлсэн зурган дээр Саддам хагас нүцгэн үсэн сэгсийж нүдэн гөлийсэн байдалтай гутранг төрхтөө зогссон өмдөө янзаж уйгаар дүрслэгдсэн байв. Энэхүү нийтлэлээр Саддамын шоронгийн амьдралыг олон нийтэд ил болгосон юм. Энэ нь ч түүний дэмжигчдийн сэтгэл хөдлөлийг ихэхэн өдөөсөн. Зарим олон улсын байгууллагууд ч мөн адил Америкийн нэгдсэн улсын цэргийн энэхүү үйлдэл нь олон улсын стандартын хэм хэмжээг зөрчсөн хэмээн онцлов. Энэ нь Америкийн нэгдсэн улсын олон жилийн турш баримталж ирсэн дэлхийн цагдаа гих дүр төрх их гүрний нэр хүндийг эргэлзээнд оруулсан юм. Үнэн хэрэгтээ Саддамын шоронд дох жинхэнэ амьдрал үүнээс ч илүү эмгэнэлтэй байсан. Эдгээр хитгэн зураг нь тэрхүү зовлон шаналлын зөвхөн мөсөн уулын оройг л харуулж чадсан байна. Саддамыг хаана хорж байсан нь удаан хугацаанд нууцлах хэвээр байлаа. Зөвхөн нууц байршлалд хоригдож байсныг хүмүүс мэддэг байв. Энэ нь олон янзын таамаг дэвшүүлэхэд хүргэв. Гэвч Иракийн засгийн газар өндөр албан тушаалтнуудын мэдээлснээр Саддам үргэлж Иракийн нутаг дэвсгэр дээр хоригдож байсныг ил болгов. Түүний байршлал нь Иракийн нисэх буудлын ойролцоо барилдаг Америкийн нэгдсэн улсын цэргийн бааз байв. Энэхүү бааз нь жижиг талбайтай ч Саддамыг зүгтгаас сэргийлж Америкийн нэгдсэн улсын цэргүүд өндөр хамгаалалттай орчин бүрдүүлсэн. Энд 24 цагийн турш эргүүл гарч ханууд нь цахилгаан тортой хяналтын камержуулалттай болгожээ. Үүгээрч зогсохгүй баазын гадна талд өндөр цамхгууд босгож олон давхар төмөр тор суйрлуулан баазын үйл ажиллагааг бодиттой хяналтанд байлгасан байна. 3 жилийн хугацаанд Саддамын өдөр тутмын наад захын хэрэгцээ хангагдаагүй байсан. Ариун цэврийн өрөөнд шүршүүр, суултуур, гар угаагч альчуур байдаг. Шүдний сойд, сахлын хутга зэрэг жирийн хэрэглээний зүйлс хүртэл түүний хувьд тансаг хүсэл болов. Нэгэн цагт улсын ерөнхийлөгч байсан хүн гуйлагчин болж хувирв. Саддамын өрөө гэрэлгүй, чихтэй, зай талбай багтай. Америкийн нэгдсэн улсын армийн зүгээс түүнд хангаж өгсөн 5 тухын нөхцөл гэж нэрлэх зүйлс нь жижиг ширээ, хуванцар сандал, элэгдэж муудсан ор байв. Шалан тэгш бус гадаргуутай байсан бол ханан дээр өмнөх хоригдлуудын үлдээсэн цусны толб хумсаараа сэлсэн зурлаг гэх мэт зүйлээр дүүрэн байж. Түүнчлэн Саддамыг ямар нэгэн сэжигтэй үйлдэл гаргахаас сэргийлж өрөөнд нь хяналтын камер суйрлуулж түүний бүх үйлдэлийг ажиглаж байв. Дэлхийн нийтэд цацагдсан гэрэл зургууд нь нууцад тооцогдох хувийн чанартай зургууд ч гэлээ үнэн бодит байдлыг олон нийтэд ил болгосон цорын ганц баримт байлаа. Үнэндээ тэдгээр зургуудыг Америкийн нэгдсэн улсын цэргийнхэн зориудаар тарааж түгээсэн байж болзошгүй гэсэн таамаг дэлхийн нийтэд шуугиад ирсэн. Хамгийн ил тодулсан гэрэл зургуудын нэг нь Саддам 2 харгас Америк цэргийн дунд зогсож уугаар дүрслэгдсэн байдаг. Түүнийг хагас нүцгэж тэрж байтугай хамгийн доромжлолтой нь дотоочны үзүүрт нь Америкийн төрийн далбайг хавжуулсан байв. Саддам толгой гудайлгаж ухаан санаагаа алдсан мэт гүлрөө байдалтай байхад 2 зэрэг баяртай наргагүй сэтгэл хөөрөлтэй харагдаж байв. Тэдний инээд баяслан Саддамын шаналлаар тохоргож байлаа. Саддамын хоригдол байх хугацааны өдөр тутмын амьдрал тасралтгүй сорилтуудаар дүүрэн байж.
Жишээлбэл түүний шоронгийн өрөө үргэлж 24 цагийн турш гэрэл асаалттай байдаг байв. Түүнийг унтах боломжгүй болгохын тулд харгалзагчид богино хугацаанд дахин сэрээж заримдаа бүр хөнжилж өгөхгүй орхидог байсан байна. Ийм нөхцөл Саддам шүн амралтаач бүрэн авч чадахгүй. Саддам хүрмээ хөнжил болгон ашигладаг. Хоригдож байх хугацаанд нь түүнийг өөрийгөө гин буруутай гэдгийг хүлээн зөвшөөрөхийг шаардаж байв. Эцэст нь Саддамыг дүүжлэн цааслах өдрийг исламын ертөнцид онцгой ач холбогдол бүхий баяр болох Ид аль Адхагийн өдөр санаатаагаар тааруулан товлсон нь олонний анхаарлыг татсан байна. Түүнийг шоронд байх хугацаанд дорд үзэж хүний эрхийн зарим зарчмыг үл тоон доромжилж байсан. Энэ байдал нь эхнээсээ эцсээ хүртэл үргэлжилсэн бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам Саддамын сэтгэл зүйн байдалд оройтож сэтгцийн хямралд орсон. Шоронгийн амьдрал тэрээр ариун цэвэр өрөөгөө сэвэрлэх, шалаа угаах, хувцаа гараараа угаах зэрэг бүх ажлаа өөрөө хийдэг байв. Түүнчлэн түүний хөдөлгөөн бүр хязгаарлагдсан тул ихэнх цагаа ном уншихад зориулдаг. Саддам шоронд байхдаа дурсамжаа хуваалцахдаа 2003 оны ихэр Америкийн нэгдсэн улсын арим Ирак руу довтолж тоо томшгүй олон танк орж ирсэн. Би тухайн үед нөхцөл байдал аль хэдийн эргэсэн гэдгийг ойлгосон. Би олон жил удирдах ирсэн энэ хотыг орхиж өөрийгөө аврах хэрэгтэй болсон. Би өндөр үнэтэй хослол ногоон цэргийн дүрмд хувцаа тайлаад жирээл нэг орон нутгийн иргэн мэд харагдах Аравик дээл шатрын хэдэ алчуур урт үс сахалтай болсон юм. Тэд үнэхээр тэнэг шүү. Тэд намайг унтлахын өрөөнд дэлбэлнэ гэж бодсон. Гэтэл би аль хэдийн явсан байлаа гэж. Энэ үеийг дурсан ярихдаа Саддам маш их бахархаж ирч хүчээр дүрэн харагддаг байв. Гэхдээ тэр зөвхөн амжилттай зүгтж чадсан дурсамжаа бус баригдсан үеч мөн дурсан ярьдаг байж. Саддам хэлэхдээ хэрвээ миний хаан байгааг мэддэг ганц үнэнчхүн надаас урваагүй байсан бол Америкийн арим хизээч намайг олж чадахгүй байсан гэж. Гэж ойрын хүн нь урвсан нь түүнийг илрүүлж баривчлах гол шалтгаан болсон юм. Энэ тухай ярихад Саддамын нүүрэнд уур хилэн тодорч, хөмсөг шанааны судсан тодорч тэрээр нухацтай бөгөөд хорсолтой өнгөөр энэхүү дурсамжаа хуваалцдаг байв. Удаа хугацаанд Саддамын ойр байж шоронгийн амьдралыг нь ажиглаж байсан Даусон гэх нэртэй хүн энэ мөчийг иргэн дурсахдаа ийхүү хэлсэн байна. Саддам хэсэг хугацаанд өөрийгөө Есүс гэж итгэж байсан. Тэр хэлэхдээ би Есүстэй яг л адилхан. Надаас тэд урвсан гэж ярьдаг байв. Саддам мөн хэлэхдээ хэрвээ миний ойрын хүрээний хүмүүс надаас урваагүй байсан бол би яаж Америкийн нэгдсэн улсын цэргүүдийн гарт орховтой хэмээн итгэл алдран шаналсан өнгөөр хэлж байж. Хүн тэцүү шоронгийн амьдралын дунд ч гэсэн Саддам амьдралаас аз жаргал хайсаар байв. Харгалзагч цэргүүдийн дурсснаар Саддам хэдий бие сэтгэлийн зовлон дунд байсан ч тэр сэтгэлийн тэнхээтэй байж өөрийгөө баясгахыг хичээдэг байсан. Тэр цэцэг тарьж өв сургуульж бүжиглэж шүлэг өчөж урт удаан шоронгийн өдрүүдэд өнгөрөөдөг. Үдээс хойш Саддам хашааны сүдэртэй буланд тухлан суугаад өөртөө болон хүмүүст кофе чанаж талхны үүрэмгийг газар цацаж эргэн тойронд нь шууд нисэн ирэхэд тэдгээрийг харан баясдаг байв. Харин сэтгэл нь өөдрөг урамтай байх үедээ өөрийгөө зугаацуулах гэж өрөөндөө бүжиглэн эргэлддэг байсан тухай харгалзагчид ярьжээ. Мөн Саддам ердийн өдрүүдэд бичсэн шүлгээ цэргүүдэд уншиж өгдөг байсан ба түүний энэхүү яруу найргийн дараа шоронгийн хашаанд инээд хөөр цураад Агнуулийн ажилтан Даусон Саддамын тухай мөн дурсахдаа түүний шүлгэнд үргэлж нар, тэнгэр, одод гэх мэт зүйлс ордог байсан. Дараа нь тэр өөрийн дотоод ертөнцид умбаж инээмсэглэл тодруулан суудаг. Харин бид хажууд нь тийм ээ гайхалтай шүлэг байна гэж дуу нэвтээ дэмждэг байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам Саддам харгалзагч цэргүүдтэй илүү ойр дотнд болж тэдний нэрийг нь бүгдийг нь цээжилж амьдралынхаа талаар сонирхож яриа өрнүүлдэг болжээ. Тэрээр англи хэлээр ярихыг хичээж бүр эцгийн дүрээр амьдралын зөвлөгөө өгч ирээдүйн замыг нь зааж өгөх оролдлого хийдэг байв. Өвшийн нэртэй цэрэг Саддамтай гэрэлтийн тухай ярилцаж байсан тухайгаа дурссан байдаг. Тэр үед Саддам түүнийг ганц бие гэдгийг мэдмэгц инээмсэглэн амьдралынхаа туршлагаас хуваалцаж түүнийг зоригжуулан урам өгсөн гэдэг. Эдгээр харилцаан Саддамыг зөвхөн дарангуйлагч ус хүн чанартай сэтгэлтэй нэгэн байсан байж болохыг чиглэдэг. Өнөөдрийн хүртэл цэрэг Өвши Саддамын хэлсэн үгсийг тодхон сандаг байна. Тэр хэлэхдээ чи илдэг зөөлөн сэтгэлтэй охин олж авах ёстой. Тэр охин хитрхи ухаантай байх хэрэггүй. Хит их ухаантнуудын гэр бүлийн эв найрамдал тийм сайн биш байх болно. Нас чинь хоорондоо тохирсон гэрийн ажил хийж чаддаг, хоол хийж, угааж цэвэрлж чаддаг байх нь чухал. Энэ үгийг хэлчгээд Саддам гинэт инээд алдан хувцаа угаахаар явсан гэдэг. Ердийн өдрүүдэд ч гэсэн тэр маш тодорхой хүслүүдтэй байж. Жишээлбэл өдөр бүр өрөөний температуртай уух зүйл хүсдэг, харин хоол хүнсний хувьд Мексик эрдэнэ шишийн хуушур нь түүний өдөр тутмын заавал байх ёстой зүйл байсан. Энэ хоёр нь Саддамын хамгийн дуртай зүйл, тэрээр идэх болгондоо дуртаяа таашаалтайгаар зогволдог байж. Цэргүүдийн дурдснаар Саддам хоол хүнсэндээ маш өндөр шаардлагатай нэгэн байж,
Түүний хамгийн дуртай зүйл нь үр тариа, харин хамгийн их үзэн яддаг нь хүнсний жимсний цагираг сериал байв. Тэр үргэлж биднээс үзэм буудаан үр тариаг нэмж өгөөч гэж гуйдаг байсан хэмээн цэргүүд дурсдаг. Харин жимсний сериал гараад ирэхээр төвчж чаддаггүй, дахин гуйж байж эрдэн шишийн чипсээр сольдог байсан. Хэмээн цэргүүд ярьсан байдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэрээр энгийн нэг хоригдол биш гэдгээ дахин сануулдаг байсан бөгөөд зарим зүйлийг урьдчилан бэлдэж төлөвлөх болсон. Ялангуяа эрдэн шишийн хоол өгөх үед тэрээр тэдгээрийн нэг хэсгийг хурааж дараа хэрэглэх гэж хадгалдаг болж. Тэр энгийн зүйлд ч бодлоготой ханддаг, хоол хүнсээ хүртэл төлөвлөдөг байсан нь түүний удирдах арга барил шоронд ч мэдрэгдэж байсныг харуулдаг байсан байна. Тэр байтугай Саддам өөрийн хамгийн гайртай үнэтэй зүйлсийн тухай цэргүүдтэй хуваалцдаг байв. Түүний өвөрмөц сонирхол нь цэргүүдийг гайхшруулж хөгжилтэй байдал үүсгэдэг байжээ. Ингээд 3 жилийн дараа түүний үхэл ирэв. Америкийн нэгдсэн улсын хувьд Саддамыг шийдэх нь зөвхөн шоронд хорхоор хязгаарлагдаагүй байв. Улс төрийн нөлөөг нь бүрэн үгүй хийхийн тулд тэд түүнийг шүүхээр шийтгэж цаазан ялоноож Саддамын дэмжигчдийн дунд дахин найдвар төрүүлэх боломжийг бүр мөсөн таслахыг зорьжээ. Саддам 3 жил шоронд хоригдсон амьдарсан бөгөөд эцэст нь 2006 онд Исламын хамгийн чухал баярын өдөр цаас тулсан. Энэ нь Саддамын дэмжигчдийн итгэл найдвар дээр зориудаар хийсэн сэтгэл зүйн цохилт байв. Цаазын өмнөхөөрөө Америкийн нэгдсэн улс тусгаалan сонгосон офицер цэргүүдийг илгээж Саддамд маргааш өглөө дүүжлэгдэх болсныг нь аль бие ёсоор мэдгэв. Түүнд сүүлчийн хоолч бэлдсэн байв. Тэр нь нэг ширхэг дахиад авсан. Гэвч Саддам түүнийг хүлээн авахаас татгалзжээ. Гараасаа салгахгүй байсан судрын номоо давтан уншсаар сүүлчийн мөчөө тайван өгцөн гэдэг. Түүний сүүлчийн хүсэл нь тамхи болон зангаа байсан ч тэр хүсэл нь биелээгүй. Саддам сүүлчийн мөчөд өөрийн номыг цэргүүдэд өгөөд тэрхүү номыг найз Йордалд шилжүүлэн өгөхийг хүссэн. Энэ нь түүний эцсийн хүсэл болон өөрийн итгэл үнэмшилдээ тууштай байсны нэг илрэл байж болох юм. Цаазын давцан дээр Саддам ямар ч эсэргүүцэл үзүүлсэнгүй. Тэрээр тайван амгалан байхыг сонгосон бөгөөд хитгэн ураа үг хэлэн хашгирч байсан. Эцсийн нэр төрөө хадгалахын тулд тэрээр нүүр халахлах давуу толгоондоо өглүүлэхээс татгалзаж дүүжлүүрийн улсыг өөр дээрээ тавих үйл явцыг бүрэн харсан. Энэ нь сүүлийн мөчөд өөрийн эрх мэдлийг хадгалах орлого байсан баг. Саддамын энэ тайван байдал сэтгэл зүйн хатуучлан түүнийг сүйрлийн өмнө ч өөрийнхөөрөө хүндлэгдсэн хэвээр байхыг хүссэн гэдгийг илтгэв. Түүний хэлсэн сүүлчийн үгсэнд шүүх гэж нэрлээд байгаа та нарт би захирагдахгүй. Би Иракийн үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгчийн эрх үүргээ эдлэх хэрэгтэй. Би та бүхнийг болон та нарыг шударга бусаар тохон томилсон байгууллага Америк тэргүүтээ олон улсны хүчнийг ч хүлээн зөвшөөрөхгүй хэмээжээ. Шүүгчид 1982 онд Саддамын амь насанд халтхыг завссны дараа түүний тушаалаар шийтүүдийн Дужайл хотод 150 хүнийг хороож хүн төрлөختний эсрэг гэмт хэрэг хийсэн хэмээн ялсан. Мөн Курдийн босгочдын эсрэг арга хэмжээ авч 180 мянган хүний амин төрсөн гэж буруутгасан билээ.